За ерөнхийдөө ер нь бол энэ 30 жил тогтсон нэг алдааг биднээс засах хэрэгтэй байна. Таны яриан доторсон сая гарч ирж байна. Minister of Justice гэж яриад байгаа хууль зүйн яам, хууль зүйн сайд чинь шударгасны тогтолцоо ажиллах хууль зүйн бодлогыг улсын хурл руу боловсруулж оруулж ирэх үүрэгтэй тийм яам. Зөвхөн дотоод иргэн яамаар нь ерөөсөө биднээс харж болохгүй. Бид 30 жил дотоод иргэн яамны чиг үүргээр тэр яамыг ажилуулад үндсэндээ энэ хүний эрхийг хамгаалах, шударгасыг бэхжүүлэх, хууль зүйн тогтолцоог илүү ухаалаг байлгах тэр чиглэлийнх нь одоо оюун ухааныг засгийн газрын түвшинд ажилуулах дандаа саад тэг болж байсан. Тийм учраас энэ харах өнцгөө бас нэг солиод үзэр гэж бодож байна. Яагаад би нөгөө сайдуудыг бас асууж улсын хурлаар заавал асуух хүсгүй байгааг иргэний эрхийг хангах, гэрч орчийг хамгаалах тогтолцоо байх уугүй гэхэд танай хууль зүйн сайд чинь байна гэж хэлсэн. Гэхдээ тэр сайд ч одоо байхгүй.